За гэрлмаа одоо Солонгост амьдарч байгаа тий. Одоо яг наана юу хийж байна? За ер нь бол нөгөө Солонгост гацсан байлтай л байгаа да. Урд нь бол нөгөө Монгол руу сардаа нэг удаа ч юм уу явчаад тэгээд Америк руу 3 сардаа нэг удаа ирж явсан. Тэгээд сүүлийн яг корона гарснаас хойш ер нь бол энд дээл суурь байгаа тийм. Биш тийш явсан юм баггүй. Тэгээд манай компани бол яг 3 газар ерөнхийдөө офстэй байдаг. Тэгээд сүүлийн нэг жил бол энэ офс дээр илүү удаан байлаа. Тэгээд манай step group-ийн хувьд бол ер нь бол технологи тэгээд санхүү уламжлалт болоод финтек гэсэн чиглэлээр илүү ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн нэг жил ер нь бол коронавид гацсан байх үедээ бас зүгээр эсэнгүү хэд хэдэн төслүүдээ явуулаад тэгээд бас худалдааны компани эхлүүлсэн байгаа. Тэгээд маань болохоор import export Солонгос, Америк, Монгол гэсэн 3 орны хооронд тэгээд Европ руу бас одоохондоо албаа татаж байгаа. Тэгээд гол төсөл маань Orta гэдэг нөгөө альтернатив хөрөнгө оруулалтын платформ дээр ерөнхийдөө хамгийн их төлөвлөж ажиллаж байгаа. Өнгөрсөн оны 12 сараас хойш юу. Яг энэ нэг хамгийн сүүлийнхэн тэр Orta гэдэг аппликейшныхаа талаар одоо энэ нь ерөнхийдөө лонч болсон юм уу? Яг яаж одоо ашиглагдтыг? За тийм. Orta маань одоо л яг юу гэдэг seed round-та буюу те Монголоор өрсөлдөөн раундтай явж байгаа. 12 сараас ерөнхийдөө бид нэр санаагаа янзлаад pivoting хийх юмудаа хийж явсаар байгаад одоо нөгөө MVP буюу манай minimum viable product гэдэг тэр маань гарсан байгаа. Энэ 7 онд тэр нь бол тэгээд 3 сар хүртэл ер нь бол нөгөө хуулийн тэгээд санхүүгийн бүтц бүх юмудаа бэлтгэж явж байгаад 2 удаагийн тийм нөгөө хаалттай хүрээний тест хийсэн байгаа хөрөнгө оруулалтын. Эхнийх нь болохоор үйл хөдлөх хөрөнгө жижигхан одоо parking spot. Тэгээд нөгөөх нь 2 дахь тест нь болохоор single malt scotch whisky гэсэн юм 2 төрлийн. Хоёр дахь нь юу вэ? Яг ямар тест? Single malt scotch whisky гэж байдаг. Тэгэхээр одоо нөгөө нэг вискиг ингээд холихгүйгээр зөвхөн ганц төрлийн үрээр ингээд эсгэж гаргадаг тийм виски гэж ойлгож байна. Тэгээд тархан ингээд гайхаж байгаа зү яагаад виски хөрөнгө оруулалт сонсож байгаа бүр амар гайхаж байна. Тэгээд яг альтернатив хөрөнгө оруулалт гэдэг альтернатив рок гэжсэн бол одоо альтернатив хөрөнгө оруулалт гэдэг юм болцсон би болцоод байна л да. Тэгээд сүүлийн ер нь бол ингээд Аз болоод Америк ингээд харах юм бол бараг хамгийн багтаа чинь 4 триллион орчим долларын зах зээл болсон. Альтернатив гэхээр ерөнхийдөө нөгөө уламжлалт хөрөнгө оруулалтын хэрэгслүүд шүү дээ. Хөрөнгөний бирж хөрөнгө оруулах, хувийн ч юм уу эсвэл нээлттэй бond хөдөлж авах. За мөнгө банкнд хадгалах гэдэг юм ингээд нэг цөөхөн хідэн опшн байдаг бол альтернатив нь бол ингээд арай урт хугацаанд сонирхолтой өөрсдөө гэсэн өрмөц тийм нэг asset class-ууд буюу те хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг татаж авчирдаг тийм хэлбэрийг л одоо альтернатив гэдэг нэг уламжлалтаас гадна тална. Тэгээ энд юу ордог гэхээр мэдээж үйл хөдлөх хөрөнгө ордог, урлагийн бүтээлүүд ордог те нөгөө үнэт зүйл шашны юунууд antiques те цуглуулдаг юмуд орж идэг. За үгүй бол одоо NFTs буюу те non fungible tokens гэдэг нөгөө AI generated art pieces тэднэр хүртэл ордог болсон байгаа сүүлчгөө хөгжиж явсан байгаа. Дээрээс нь одоо юу гэдгийг алтартай нөгөө fashion pieces ордог байхгүй. Жишээ нь ингээд нөгөө сайн цүнхнүүд зөвхөн одоо Hermes те Hermes branded Birkin bag гэдэг чинь ингээд нөгөө жилдээ цөөхөн үйлдвэрлэгддэг. Тэгээд нөгөө оноосоо ч юм уу те хин үйлдвэрлсэн ямар өнгөтэй ямар багталтай гарснасаа хамааран ерөнхийдөө бол ингээд хүмүүс зүгээр цүнх барьдаг гангараа бишдэж бол ингээд хөрөнгө оруулалтын хэрэгсэл болчихсон. Тэсн хүмүүсээ. Тэгээд одоо сүүлдээ болчихсон cryptocurrency байна. Тэгээд нэмэгдүүлээд одоо commodities буюу те whisky, darс, coffee гэдэг нь болсон ингээд хөрөнгө оруулалтын хэрэгсэл болчихсон байгаа байхгүй. Тэгээд яагаад эдгээрийг сонгосон бэ гэхээр би болохоор өөрөө Европт ч юм уу Америкт Солонгост байхад энэ бол ингээд надад нээлттэй байгаад идэг. Тийм өөрөө би болохоор өөрөө үйл хөдлөх хөрөнгөд ч юм уу те тэр болгонд хөрөнгө оруулаад ер нь л хэдхэн өөрийнхөө ассетуудыг ингээд менеж хийгээд мэдсэн боловч ингээд Монгол буцаад очихоор яг иймэрхүү одоо надад нээлттэй байсан шиг те яавал одоо урлагийн бүтээл худалдаж авч болох уу яавал тиймээс эргээд би өндөр хэмжээний yield юм те өгөөж авч болох уу гэх юм уу ингээд цөөхөн хитгэн одоо high net worth individuals гэдэг шүү дээ те илүү жоохон мөнгөтэй илүү яг хөрөнгө оруулалтаас урьдсан ингээд юу гэдгийг нийт хүн амын бараг 0.1-ээс 1% ч юм уу те 5% нь л ингээд хадгалагдсан. Тэгээ хаана ч гэсэн ерөнхийдөө адилхан. Америкт ч ингээд Азийн бусад орнууд ч гэсэн ер нь ингээд жоохон мөнгөтэй хүмүүс нь яг юм дан ганц одоо уламжлалт санхүүгээс гадна ингээд бүх юм руу оруулчихсан. Энэ нэгдүгээр нөгөө эрсдлээ буюу рискээ ингээд багасгаж байгаа. Олон бүх хүндэг хийхгүй те өөр төрлийн өөр хилттэй юм оруулж байгаа болохоор тэгээд нөгөө талаасаа болохоор
дээрэс нь unique asset-ууд байдаг. Ингээд дахиж давтагддаггүй, ингээд юу гэдгийг удах тусмаа үнцэн өсдөг ч юм уу, тэ урлагийн бүтээл single malt whisky-ийн хөвтөлийг тийм байхгүй. Тэгэхээр нөгөө нэг deflation болдоггүй, ингээд байнга ингээд өсөж явж байдаг appreciating asset-ууд юм да. Тэднийг ингээд номж хөрөнгө оруулахад хэцүү. Тэгээд бодож иж магад бид нар чинь ингээд амар үнэтэй биш үү, дээ би ингээд дудлах хөдөлтөөр 40 сая доллартай ч юм уу, тийм л хүмүүс авч болохоор юм шүү гэж бодох юм бол манай платформын ертөнцийн зорилго нь тэр байгаа. Энэ нөгөө inclusive finance буюу оролцоотой санхүүгийн болгох. Тэгээд дээрэс нь хүн болгон ингээд өөрийн гэсэн хуримтлалтай, өөрийн гэсэн хөрөнгө оруулалттай болъё гэж боддог боловч ингээд нөгөө цалингаас цалингийн хооронд амьдарч юм уу. Яхан ингээд хуримтлал өгсөн боловч ингээд бүгдийг нь одоо нэг юм руу хөрөнгө оруулдаг ч юм уу тийм хүмүүс чинь ингээд эрсдэл айгүй өндөр учирчдаг. Тэгээд яг хаашаа юу руу оруулах вэ? Ингээд боломжийн ингээд хайтахан стартап харагдаад тэрэнд ингээд оруулчмаар бодлогчийг ингээд айгүй тийм минимум амount нь өндөр байгаад байдаг. За ингээд нүдэн дээр нь гоё үйл хөдлөх хөрөнгө сэндэрлээд байдаг. Тэрний нэг хэсгийг авчмаар байдаг болж мөнгө хөрдөөч юм те. Тэгэхээр бид нар тэрийг fractionalize буюу ингээд олон жижиг хэсэгчилсэн хавцаанд хуваагаад манай хөрөнгө оруулалтын сангаас ерөнхийдөө санал болгож байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бодоод үзэх юм бол юу тийм за нэг fashion Manhattan, Нью-Йоркийн Manhattan нэг кондо байлаа 1 сая долларын үнэтэй. Тэрийг бид нар бол ингээд 1 сая ширхэг хостод хуваагаад хамгийн багадаа юу гэдгийг 50,000 төгрөгөөр ч юм уу та орч болоод энэ хавцааг аваад оруулсан хэмжээгээр өөршин хүртэх боломжтой болгож байна гэсэн үг. Тэгээд нөгөө хамгийн сүүлийн нөгөө финтекийн маань хөгжил маань явсаар байгаад одоо хамгийн эрэлттэй байгаа сайн байгаа нь яг нөгөө fractionalized буюу хэсэгчилсэн хавцаа fractional ownership гэдэг юм болчиход байна. Тэгэхээр нөгөө цалингаа цалингийн орнд одоо багч гэсэн хөрөнгөлтэй хүмүүс маань тэр нөгөө бусад юу тийм зөвхөн мөнгөтэй зөвхөн нөгөө нэг мэрэгжлийн хөрөнгө оруулагчдад нээлттэй гэдэг юм руу ингээд гарцтай болж ирж байна гэсэн. Тийшээ оролцдог. Тэгэхээр оролцоогийн гол зорилго нь бол тэр хүн болгонд оролцоотой, хүн болгон өөрийн гэсэн хөрөнгөлтэй хөрөнгө оруулж болдог. Гэхдээ уламжлалт хөрөнгө оруулалтын аппликейшнуд ч юм уу те сервисэд зөндөө байдаг. Альтернатив нь бол тэр болгон гэдэг. Тэгээд хүмүүс бас мэддэггүй байхгүй тэр болгон. Чи өөртөө асуулаа шүү дээ. Юу виски яриад явчихаа гэ. Харин бүр айгүй сонирхолтой санагдчихлаа. Тэгэхээр чинь одоо Австралид байгаа би, Монголд байгаа манай хамаатан тий танаа аппликейшнийг ашиглаад бид нэр одоо энэ альтернатив инвестмент хийх боломж бүрдэж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө валют нь одоо жишээлбэл яа гэсэн үг үү? Тийм тэрэн дээр яг хэд хэдэн юм байгаа. Эхний ээлжинд болохоор бид нар аль болох одоо сая бодлогын хүү буурлаа шүү дээ зээлийн. Тэнгүүд дагаад хадгаламжийн хүү буурчдаг. Тэнгүүд ингээд Монголд 12 commercial bank буюу тий банк байдаг мөрчлөөсөө нэгийн журтасаа нөгөө private investment, wealth management гэдэг юм санал болгохгүй юм байна л да. VIP байдаг. Гэхдээ тэр нь яг үнцэн үйлчлэгийг арай хурдан тогтоо орчинд авдаг. Тэгээд арай өндөр хүү авдаг. Гэхдээ нөгөө хүүний ялцчихгүй ингээд нөгөө бодлогоо дуурайд эхлэхээр нөгөө хүмүүс маань одоо бөнгөө хаачуулах уу гэдэг юм болоод эхэлнэ. Тэгээд яваас тэргүй байдал ч юм уу янз бүрийн эдийн засгийн асуудлаас болоод коронавигоос бас сая боллоо штэ. Ер нь бол ингээд ихэнх хүмүүс доллар руу, евро руу үгүй болон Great Britain pound руу ч юм уу тий гадаад валютаар ингээд хуримтлуулах сонирхол айгүй өндөртэй. Тэгээд гараад очие гэхээр айгүй олон сар бэрхшээл очиод байгаа байхгүй юу? Нэгдүгээр ингээд хэлний бэрхшээлтэй нөгөө улсынхаа яг тэр нөгөө мэдээлэл хаажуулах боломж нь юу вэ? Яг найдвартай платформ, найдвартай банк руу мөнгө хийж гэнэ үү? Тэр нөгөө юу гэх дээрээс нь үнэлгээ нь яг зөв байна уу? Үйл хөдлөх хөрөнгө оруулалтад авлаа хэдийн яг тийм үнэлгээтэй мөнхийн үнэлсэн яг тий аудит орсон юм уу гэдэг нь тодорхойгүй. Тэгээд дээрээс нь татвараа хаана төлөвлөлээ нөгөө давхар татварын гэрээтэй улсууд хийдэг үлээ тий. Тэгээд Америкийн нэгдсэн улсад ялангуяа ингээд гадаад хүн хөрөнгө оруулах бол withholding tax гэдэг юм давхартуулдаг тий. Тэрийг хэн тоцох хаашаа төлөх ёстой тий. Хаана мэдүүлэх юм. Тэгээд хангалттай болохын тулд яг уу тэгээд дээрээс нь юу гэх юм хууль зүйн асуудлууд зөндөө байдаг. Жишээ нь одоо юу гэх юм accredited investor болохын тулд хамгийн бага $1 сая хөрөнгөтэй тий disposable income байж тэр үгээр хөрөнгө оруулаад нөгөө бэлэн яг юу гэх юм баталгаар хөрөнгө оруулагч гэдэг юм уу тийм нөгөө категори руу ордог жишээ нь байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Монголоос ингээд гараад явах айгүй хэцүү. Яг уу бид нар болохоор одоохондоо бол ингээд хөрвүүлээд хүлээж аваад байгаа аппликейшн маань ихний хэлж учраас бүх нөгөө Америкийн нэгдсэн улсын доллар, солонгосын won, тэгээд үгийн Great Britain pound, euro, тэгээд төгрөг гэдэг бүгднийг хүлээж авч байгаа боловч урт хугацаанд бид нар яалтчгүй ингээд нөгөө 2 удаагийн тест хийсэн гэдээ ярьсан шүү дээ. Тэгэхээр тэн дээр ямар тест хийсэн гэхээр манай нэг хөрөнгө оруулалт Америкийн иргэн солонгосоор тэнгуүтэ манай хөрөнгө оруулалтын фанд буюу хортой аппликейшнаар ингээд хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн болохоор ингээд солонгос моныг
хөрвүүлээд Монгол дүүрэг панад данс руу явуулсангууд тэндээс нь бид нар ингээд Шотланд руу яг нөгөө хөдөлж авч байгаа asset руугаа явуулж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр нөгөө баг юм шиг мөртлөөсөө нөгөө forex transaction fee гэдэг тэр маань ингээд айгүй өндөр болоод за одоо яг нь 50 орчим хэрэглэгч ингээд хөрөнгө оруулагч нар байгаа аахгүй 100 орчим сая төгрөг ингээд 2 сарын хугацаанд ер нь бол хөрөнгө оруулсан. Тэгэхээр тэр хүмүүсийг ингээд одоохондоо бол зүгээр болж байгаа бид нэг ингээд менеж хийж байгаа. Тэгвэл ингээд дахиад 1000 хүн дахиад 100000 хүн болоод ирэхэд нөгөө нэг зардал маань айгүй өндөр өсөөд тэгээд дээрэс нь ингээд тийм банкуд Монголын банкуд нөгөө Moody's дотор ядаж A үнэлгээтэй банк айгүй цөөхөн байдаг учраас тэр болгон өндөр үнэлгээтэй хөрөнгө оруулалтыг шилжүүлэх жоохон төвхтэй байдаг. Correspondent банкуд ч юм уу дээсэл гадны иргэн тэгээд явахаар бид нар ялцчгүй ингээд нөгөө блокчейн руу орохоос аргагүй болчиход байгаа юм л та. Тэгэхээр эхний ээлжиндээ яг нөгөө тодорхой хэмжээнд нэг 100000 хэрэглэгчийн дотор бол ингээд зүгээр энгийн транзакшн бол явагдчих боломжтой. Гэхдээ тэрний цаашаа явахаар бид нар бол ялцчгүй илүү хурдан, илүү нөгөө нэг transparent буюу шилэн. Тэгээд ядартай системийг шилжихээс бүр аргагүй. Тэгэхээр хөрөнгөөр баталгаа зүүн цаас одоо security token гэж яриад байгаа тийм currency руу дотоод currency руу ерөнхийдөө шилжихээс бүр аргагүй болчиход байгаа. Тэгээд энийг бид нар болохоор яг уу 3 өөр газар байгаа учраас Монгол, Америк, Солонгос гэх 3 газар яг нөгөө компани төлөөлөгчийн газар маань өөрсдийн гэсэн банкны дансны дотроо ерөнхийдөө хүлээж аваад зохицуулж байгаа гэж ойлгож байна. Манай Австралид бол ингээд одоо монголчуудыг хараад тахлаар ер нь бол энд ингээд үлгэр хөрөнгө авъя гэдэг ингээд хүмүүс амьд сурчаад байгаа юм шиг байхгүй юу. Тэгмүүд яг чиний хэлдгээр одоо нэг гадны иргэн бид нар Австралид амьдарч байгаа гэдэг үтнээсээ бидний төлөх татвар tax center болохоор бүр амар болчихдог байхгүй. Бараг ахаад нэг өөр нэг property-ний бараг down payment төлөх хэмжээний tax center төлөх болоод явчихдаг. Тэгэхээр одоо Монгол ч юм уу энд ч юм уу хүмүүс ингээд за нэг 100,000 доллартай. Тэгээ би энэ property авах гэхлээр надад ингээд tax ингэж төлөх гэж байгаа юм. Тэгэхээр би танаа аппликейшнийг ашиглаад дэлхийн айлны газар төвлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийя гэд ингээд явахлаар тэр хүн ингээд жишээлбэл би ингээд толгой эргэж явахтай наа захын зүгээр энд хийж байгаа эмч хийж байгаа нэг хүн ингээд толгой бас эргэж штэ. Тэгэхээр яаж тэр юм хүмүүс олоод ингээд өөрсдөө хийх юм уу эсвэл танаа одоо жишээлбэл яг платформын аппликейшн танахаас хүмүүс ингээд зааж өгөөд хөрөнгө оруулалт хийж туслах юм уу? Хоёлаа ингэж төсөөлье. Чи ингээд Order гэдэг ап байгаа тийм. Хэдлүү ингээд орлоо. Ингээд Airbnb ч юм уу эсвэл ингээд зочдгүй айлын газар руу явах болохоор ингээд ерөнхийдөө улсаа сонгоод тэгээд очиж байгаа хотоо ямар шүүхэн юм хүлээж байгаа ингээд ерөнхийдөө өөрийнхөө нөгөө фильтрүүд оруулах хаад нь шүү дээ. Тэр ер нь асуулт юм болно гэсэн. Анх орж ирээд чи аккаунтаа үүсгэлээ. Дээрээс нь бид нар ингээд ерөнхийдөө асуулга асуу. Таны нөгөө хөрөнгө оруулалтын чинь туршлага юм уу? Тэ хэр хэмжээнд хөрөнгө оруулах байгаа зорилго эсвэл ингээд урд нь хэрвээ хөрөнгө оруулжсэн бол юу гэдгийг bullish юм уу, bearish юм уу? Яг юу юунд хөрөнгө оруулжсэн гэдэг тэр болгоныг нь ерөнхийдөө assess хийсний дараа дунджаар одоо ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг ийм нөгөө asset class руу оруулах юм бол хамгийн тохиромжтой байна гэдэг тийм юм санал болгох юм. За тэгээд харж байгаа за үйл хөдлөх хөрөнгө гэдэг категори руугаа харлаа. Монгол, Австрали, Америк, Солонгос юу гэдэг тийм бэлэн байгаа asset-ууд байгаа шүү дээ. Тэгээд asset-уудыг бид хаанаас олоод байна гэхээр ерөнхийдөө бол эхний ээлжинд бол өөрсдийнхөө network-оор ч юм уу эсвэл яг нөгөө гэрээд компаниудаараа энд хөрөнгөний менежментийн компаниудтай ерөнхийдөө бэлэн зарах гэж байгаа ч юм уу тийм тэднийг өгч юм гэсэн. Тэгээд эзэмшлийн хувьд бол манай хөрөнгө оруулалтын компани одоо хувийн сан гэсэн үг шүү дээ. Сан маань эзэмшин тэр сангийн нэгж ирэх болгоныг та бүхэн эзэмшин гэсэн үг байхгүй. Тэгэхээр сан маань Монгол улс байгаа учраас тэндээсээ л та ерөнхийдөө татвараа төлнө гэсэн үг. Тэгэхээр нөгөө эзэмшиж байгаа тэр нөгөө property tax ч юм уу эсвэл нөгөө бүх asset management тал нь бол манай компани хариуцж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө тэндээс түрээслүүлэх тэр нөгөө нэг үйл хөдлөх хөрөнгөний чинь ажилуулах тий хоосон байлгахгүй дандаа нөгөө хөрөнгө хөдөлгөөнтэй байлгах ч юм уу тэр олгоныг нь бол манай хөрөнгөний менежментийн тал хариуцаад бүх тэр нөгөө татварын deduction юу гэдэг tax reporting тэр олгоныг ингээ өмнөөс чинь хийгээд өчнө гэсэн үг байхгүй. Нэг жишээ эзэмшиж байна. Хаана ямар репорт үзүүлэх үү гэдгийг тийм. Дахиад нэг юм тодруулаад асууч. Одоо жишээлбэл дөнгөж сая нэг нөгөө мандал asset management чинь ингээд хөрөнгө оруулалтын сан гингүүтээ одоо хөрөнгө оруулагчнуудыг нэвтүүлж агаад банкны одоо жишээлбэл хаан банкны хувьцаанаас ч юм уу 50 төгрөг төгрөгөөр одоо 50 төгрөгөөр авъя гэж байгаа шиг жишээлбэл Нью-Йоркт байгаа 1 сая долларын үнэтэй байшинг жишээлбэл чи нэг 100 хүн цуглуулж агаад тэр одоо property бидний өмнөөс авангуудаа одоо жишээлбэл мандал asset management бол тэдний хувьцаа гаргаж байгаа шүү дээ нэг чи үнээр 1000 төгрөг гээд тэгэхээр танах болохоор одоо жишээлбэл бас тэгж хувьцаа гаргаад бид нэр ах уу айсвал зүгээр шүү танаа данс руу би жишээлбэл 100,000 доллараар хийгээл тэгээ би жишээлбэл өгөөжөө яаж авах байгааг ойлгох гээд тахгүй юу одоо миний 100,000 доллараас би өгөөжөө яаж
банкныхаа аккаунтаа ерөнхийдөө бол манай аппликейшн дээр холбоно гэсэн үг лээ. Тэгэхээр тэрэн дээр нэг KYT, KYC гэх бүх юмудад давсан тохиолдолд банкудтай хамт плагинаар орж ирнэ гэсэн үг. Тэр нөгөө хүлээж авмаар байгаа банкны дансаар ерөнхийдөө холбогдчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр давхар мэдээж бидний зүгээр wallet байна. Тэр нөгөө нэг би түрүүлсэн шүү дээ. Өөрийн нөгөө дотоод currency маань хөрөвдөг учраас тэндээсээ хизээч яаж хөрвүүлээд авах боломжтойгоор байлгаж байна. Тэгээд cash юм уу нөгөө yield-тэй болвол хизээ өссөн цагтаа ингээд нөгөө exit хиймээр үедээ болвол ингээд буцаага secondary market-ийн бид нар бол нөгөө open хийж өгнө. Exit гарах үед нь хизээ гарч болох нөгөө ийм төрлийн нөгөө asset-ууд ямар үнээр зарагдчихсан байна. Одоо зөв буруу тэр болгон дээр нь бас consult хийж өгнө гэсэн үг байхгүй. Тэгээд asset-ийнхаа хэмжээнээс шалтгаалаад ч юм уу тэ ингээд буцаад юу гэдгийг одоо жишээ whisky-н дээр бол нөгөө нэг торох whisky дахиж хизээж давтагддггүй. Тэгэхээр нөгөө байнгын өсч идэг. Тэгээд зараад гарахад бол баг асуудал байхгүй. Өдрийн дотор ингээд эргээ зарагдчихдаг төрлийн asset байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгон дээр ингээд бидэрт ерөнхийдөө asset manager-уудтэй гэсэн үг шүү дээ. Аппликейшнээрээ дамжуулаад sales order өгөхөд ер нь бол бид нар тухайн өдрийг хөрөн хүлээж аваад буцаагаад зарах ч юм уу тэгээд юу гэдгийг үндсэн principal value тэгээд олж авсан yield бүх юм ч буцаад даасан чинь нормал гэсэн үг байхгүй. Тэгээд бидний нөгөө нэг яг хуу charge хийх юм бол нөгөө хөрөнгийн үйлчлэл хөрөнгө өдөрцөн үйлчлэгийн хөлс 2% байгаа. Ерөнхийдөө нийт asset дотроос чинь тий. Тэгээд хэмжээнээс хамаараад бүр их хэмжээний том asset ерөнхийдөө exit хийх юм бол тэндээс нөгөө success fee юм тий 3% авдаг. Тэгээд ингээд тийм notes fee ерөөсөө байхгүй бүгд амар илтээд хаана хин ямар fee аваад хаашаа гарч байгааг нэг тодорхой болохоор хүмүүс бас айгүй амарх гэж бодож байна л та. Тэгээд нөгөө нэг амар одоо нэг шууд ингээл асуу тий. Одоо жишээлбэл би зөвхөн Австралиас л хуцаагаад байгаа байхгүй одоо яг энэ тийм платформыг ашиглаад. Яагаад гэвэл би одоо жишээлбэл Америкт одоо лист болсон компани хувьдлыг худалдаж авах гэхлээр яг чиний сая хэлсэнчлэн надад ингээд аягүй хэмжээний фи төлөх шаардлага гарахаар над чиг retailтэй амар жоохон мөнгөөр хуцаа авдаг хүнд бараг худалдаж авснаас илүү би эхлээ шууд алдагдaltaй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ alternative investment гэдэг зүйл чинь өөрөө тэ retail investor тохирсон зүйл мөн үү? Хэрвээ ингээл одоо жишээлбэл за нэг хүн тэ 5 сая төгрөг өөрөө ингээл хөрөнгө оруулалт хийхдээ байжсэн чинь тэр нэг одоо currency conversion fee амар их мөнгө төлөөд авах юм бол бас хэцүү шттэ. Тэгэхээр яг ямар одоо танаа дөрөлтөд зах зээл чинь яг ямар хүмүүс вэ? Би бол өмнөх ярианаас чинь болохоор retail юм байна гэж бас ойлгосон. Ер нь бол retail investor-уудад ерөнхийдөө нээж байгаа. Яагаад alternative гэдэг нь гэхээр ер нь бол одоо юу гэдгийг тэр stock ч юм уу хөрөнгөний зах зээл дээр угаасаа амар saturated зах зээл байхгүй. Тэгээд одоо юу гэдгийг анзаарах юм бол ер нь сая коронавигоос ч гэсэндээ болсон л баг л та. Яг нөгөө alternative хөрөнгө оруулалтын зах зээл бол амар бүүн болсон. Дийлэн их нөгөө хүмүүс олон stock market-аас яг нөгөө хөөсөрж явах үед нь cash out хийнгүүтээ дийлэн хин дандаа үйл хөдлөх хөрөнгө ч юм уу эсвэл ингээд whiskey cask бол бүр the favorite asset болсон байхгүй хүмүүсийн айгуу хурдан хүрвдэг гэхдээ банк өсч идэг ч юм уу те жишээлбэл тэгээд өөр газар яг юу тийм крипто ч гэсэн айгуу сайн өндөр өсөлттэй байсан шүү дээ хэсэг бол бүгдээрээ яг нөгөө нэг meme stock-оос олсон мөнгөө дийлэн хин бүгдээрээ яг тийш оруулаад эхэлсэн те тийм тэгэхээр ер нь бол retail investor-ууд ингээд боломжийг нь л нээж өгч юм гэсэн баггүй опшнгууд энэ тий урд нь байдгүй би тийм энэ бас ийм боломж байгаа шүү. Тийм мэдээж хэрэг манай санхүүгийн баг болоод appraisal багууд болохоор бүгднийг тооцоо хийсний үндсээр пропозал гаргаж өгч байгаа. Тэр нөгөө олон yield нь бол ердөөсөө тэр нөгөө бүх зардлуудаа шингээсэн зардлага байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг ETT bond ч юм уу эсвэл нөгөө sovereign bond-ууд гэдэг шүү дээ тий улсын гаргаж байгаа. Тэртэй харьцаж байгаа ингээд дунджаар одоо юу гэдгийг айгүй олон өөр төрлийн асуудууд байгаа ч гэсэндээ дундч нь бол нэг 10%-аас бүрхгүй байгаа даа л та. Одоо гадаад байлуудаар тийм. Тэгэхээр яг уу risk aversion гэсэн мөрчлөөсөө илүү олон сонголттой болно гэсэн. Яг гол нь нөгөө нэг яг уу ингэж ойлгож болох юм да. Хүн одоо нөгөө өөрөө машина бариад ингээд destination дээр хүрч болно шүү дээ тий. Эсвэл ингээд өөрөө ардын суугаад урдаа жолоочтой тэгж явах болно. Тэгэхээр жолоочийн ажлыг ерөнхийдөө манай app хийж өгье л гэсэн үг байхгүй. Бүгдээ ингээд өмнөөс ч хамаг ажил хийж өгч юм гэсэн үг байхгүй. Tax reporting тэгээд одоо юу гэдэг тэр яг болж байгаа тэр процессыг юм уу тий. Тэр болгоныг зөв асатын сонгож өгөөд vet хийгээд өмнөөс нь энэ яг ийм хэмжээний үнэлгээтэй байх асет мөн үү биш үү гэдэг. Тэр болгон дээр нь экспертүүдтэй тэгээд тест хийж юм гэсэн үг. Одоо бид нэр хизээнээс таны аппликейшнийг яг ашиглаж эхэлж болох үлээ. Бидэд болохоор одоо 7 сар гэдэг чинь ер нь бол хэрэг төлөөсөө хугацаагаар явах юм бол оны өмнө гэхэд ер нь бол publicly
хоёулын дээр Android дээр Apple дээр зэрэг гарах байх гэж бодож байна тийм. Тэгэхээр монгол хэл дээр, англи хэл дээр, солонгос хэл дээр аппликейшн байх уу? Гурван монгол англи дээр гарах байх тийм. Тэгээд энэ жилдээ яг бид нар нөгөө солонгос руу одоо яг эхэлж байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо манай санал болгох гэдэг асуудууд маань яг түрүүний жилдээ шүү дээ. Ингээд Америк руу ч юм болохгүй. Тэгээд солонгосын бас зах зээл дээр ингээд хөрөнгөний зах зээл дээр лист хийгдэж байгаагүй сонирхолтой компаниуд байдаг байхгүй юу? Одоо дотоодын технологийн компаниуд за BTS одоо юу гэдгийг PUBG гэдэргэлтэй нэлээд юм сонирхолтой компаниуд маань IPO хийхээр нөгөө наашаа орж ирэх сонирхолтой хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ яг нөгөө residential тэрнээсээ болдгоо. Тэгэхээр бид нар энэ дээр гол нь хит хитэн партнершиптэй ажиллаж байгаа. Нөгөө брокеринг компаниудтай дээр давхар нөгөө хүүгийн зах зээл нь аягүй олон тусгай зөвшөөрлийн нөгөө жоохон хүн зөрчилтэй зах зээл. Тэгээд энийг амархан болох гэж ажиллаж байгаа болохоор яг тэр нөгөө суур дэд бүтцтэй гаргаж авах жоохон хугацаа ордог. Гэхдээ нэг нь босчих юм бол аягүй хурдан имплемент хийгээ авчиж болдог болохоор. Тэгэхээр эх жилээс ерөнхийдөө бол нөгөө криптогоор төлбөр тооцоогоо авч болно. Тэгээд нөгөө биткойн биш ингээ бүх төрлийн яг юу гэдгийг stable token-ууд гэдэг эсвэл gold backed юу гэдэг тийм. Тэдээс юм хийж авахаар тэгээд жилийн дараа жил хэд ер нь бол ингээд нэлээд сонирхолтой юмнууд ороод ирэх байх. Бидний бас нөгөө төлөвлөж байгаа юм маань юу гэхээр үйл хөдлөх хөрөнгийг одоо юу гэдгийг тий Австрали байгаа мөртлөө солонгос цаа эсвэл ингээ Монголд нэг үйл хөдлөх хөрөнгө яг тэр нь ингээд айтах юм байгаа ч юм уу мэдгүй шүү дээ. Ер нь бол ингээд зүгээр хас биш. Тэгэхээр бид нар нөгөө айл болох нөгөө илүү нөгөө tech гэдэг үднээсээ технологиг аль болох нөгөө advantage-ийг нь авч үлдээ даваа талын ашиглах үднээс virtual reality-г бас давхар оруулах гэдэг ерөнхийдөө бол нөгөө манай хөгжүүлэлтийн баг маань ажиллаж байгаа. Тэгэхээр ордоо энэ болохоор нөгөө ордоо чин дотроо base тэгээд нөгөө нэг сар болгон $10 төлөөд илүү нөгөө нэг өндөр үнэлгээтэй ч юм уу шинэ төрлийн асsetууд руу орж болдог тийм нөгөө нэмэлт үйлчлэгээтэй байгаа байхгүй. Нөгөө freemium model гэсэн үг. Тэгэхээр everybody can attend. Гэхдээ тэрнээс илүү ингээ бүр илүү professional илүү яг нөгөө өөртөө тохирсон сервисийг авах юм бол яг төлөвлөнө гэсэн үг байхгүй. Тэгээд тэрний нэг даваа тал нь юу гэхээр нөгөө бид нэр тэртээ дөрөв ингээд хэр хэмжээний асsetууд авчихсан хэр хэмжээний хөрөнгө оруулалттай идэж мэдчихэж байгаа өөрийнхөө аккаунтн дээр ер нь бол тийм тэр асset бид нар өөрсдөө сонгоод санал болгоод ингээд бүх нэг бас санхүүгийн тооцоо хийсэн болохоор ээжтэл айгу баг гэж үзээд ингээд ганцхан хувийн хүүтэй ч юм уу тийм нөгөө immediate credit line ерөнхийдөө хүмүүстэй санал болгож байгаа байхгүй апплик ашиглаж байгаа. Тэгэхээр нөгөө нэг дийлэн хүмүүс мөнгө хэрэгтэй болсон үедээ өөрийнхөө одоо юу гэдгийг үнэтэй зэнтэй тэр нөгөө хөрөнгөө зарж өрөхгүйгээр зүгээр нөгөө хөшүүрэг болгож ашиглаад айгу хортон зээл баг үедээ зээл авах боломжтой болчихж байгаа гэсэн үг байхгүй тэрийг ашиглаад тэгээд эргээ төлсөн гэсэндээ нөгөө нэг асset нь хөврөл байж гэнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Яг нэг хадгаламж нарцсан зээл шиг юм байна. Гэхдээ яг нөгөө нэг эд нь өндөр агаад interest нь бага байгаад still you're making money. Зөө. Арай эсэргээр юм байна гэхдээ. За. Би нэг чамтай нэг яг яригээд санал тавихтаа нөгөө биткойны талаар одоо тий энэ ерөнхийдөө ярилцъя гэж. Одоо нөгөө нэг нэлээд үнэн буураад хамгийн сүүлд вирус үнийн шалгаагүй байна. Гэтэ яг $30,000 төлөө орсон гэл тэнгуү. Тэгэл одоо авах хэрэгтэй юм. Би бол нөгөө хизээч яг cryptocurrency энэ сонирхъя гэж бодоагүй амар traditional угаасаа анхнаасаа л банкнд ажиллаж байсан. Одоо ч гэсэн нөгөө traditional банкнд ажилладаг хүн болохоор ч тийм юм уу. Тэгээд нөгөө өмнө буураад ингээд хүмүүс яг л сошиаллаар л одоо амар юу адаг болчихсон. Хүмүүс одоо л та авах хэрэгтэй шүү гэл. Тэгэхээр нэрээ авдаг ч юм уу гэл. Тэгэхээр ингээд тэндээ бас чиний бодлыг сонсъё. Тэрнээс гадна ямар платформ ашиглах вэ гэдэг дээр бас ерөнхийдөө чамтай одоо асууж үзье гэж бодож байна. Одоо жишээлбэл Монголд байгаа хүн жишээлбэл би ингээд тэ одоо ямар ч тийм санхүүгийн мэдлэггүй тэгээд нэг мэдлэхгүй юм хүн одоо биткойн авъя за нэг өөрийнх нь $500 биткойн авъя гэдэг юм бол ер нь авсан дээрөө үгүй бас хүний өөрийнх нь юу л ахалтай тэ зүгээр ингээд авахтаа ямар платформ ашигласан дээр вэ тэгээд чиний хувьд одоо яг чи энд бүр амар ойрхон ажиллаж байгаа хүн шүү дээ тэгээд би бол чамайг бас яг мэржлийн хүн гэж бодож үзэж байгаа учраас одоо нөгөө нэг залуучууд те ингээд дүүнэрийг ер нь юм сонирхоод эн чинь худалдаж байгаа хүн чинь бас амар сураад байгаа шүү дээ те би бол одоо жишээлбэл асаал гарсан бүх аппликейшнийг жишээлбэл баг нэг сонирхоод зүгээр л би ингээд нэг яг яасан бэ гэдгийг л мэддэг те тэр шиг ингээд ер нь энийг ингээд судлаад үзэх бас энэ чинь юм сурна шүү дээ те яг юу болоод байгаа гэдгийг мэдчих чинь боломжтой болохоор яг энэ талаар чиний үзэл бодол ер нь ямар байдаг вэ
яг уу биткойн ч яг нэг криптограф гэдэг юм дээр тулгуурласан ерөнхийдөө нэг захин мөнгө гэдэг аа шүү дээ. Тэгээд яг энэ блокчейн гэдэг технологи дээр суйрлаад гаргаж ирсэн ингээд агуу олон аппликейшнуд байдаг. Айл бүр нэг 60 гэж бодлоо чинь 70 оноос хойш ерөнхийдөө болгон криптографчд гэдэг аа шүү дээ. Судлаач математикчд бол ингээд decentralized тийм их нэг алгоритм бүх юм дээр нь бол ажиллаж исэн. Тэгээд хэдэн зуун мянган удаагийн нөгөө янз бүрийн ортлого төлбөр тооцооны систем ч юм уу ийм юмны эцэст явсаар гад хамгийн одоо юу гэдгийг амжилттай хэрэгцсэн кейс нь биткойн гэхгүй. Тэгээд энэ бол түүжэлж гарч ирсэн амжилттай кейс хүмүүс айгуу сайн мэддэг. А тэрний араас бол ингээд зөндөө гарч ирсэн шүү дээ. Ethereum, тэгээ Cardano, so many different blockchains. Тэгээд хэрвээ яг энэ чиглэл рүү хөрөнгө оруулах бол би хамгийн нэгдүгээр яг нэг суурь технологийн төрөлхөд айгуу сайн ойлгох хэрэгтэй. Суугаад хэд өдөр зарцуулаад мэдээлэл бол хангалттай байх байгаа. Тэрний учраас яг блокчейн гэж яг юу юм, криптограф гэж юу юм, яг энэний алгоритм юу юм, энийг яаж майн хийж энэ ч одоо зарим хүмүүс болохоор ингээ агаараас гарч ирж байгаа худлаа хиймэл мөнгөдөр тийм ярьж байгаа байхгүй. Гэтэ уг нь эн чинь ингээд айгүй олон тийм математикийн бодлого алгоритм дотроос хамгийн түрүү олон машинууд дотроос хин хамгийн түрүү нөгөө тэрийг шийдэж чадчих, тэрнийх нь нөгөө reward буюу тэр нь биткойн болж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээд нөгөө оргуу хаоснаас биш айгүй олон тийм консенсус бэлэн болчихсон. Тэгээ интернетээ ил ерөнхийдөө дэлхийн бүх интернетээ ил унтраасан гэхдээ ерөнхийдөө энэ бол байхгүй болно гэсэн үг. Тэгээ би болохоор гэрдээ нэлийн pro blockchain, pro bitcoin байдаг. Яг тэгэхээр ер нь бол нөгөө бидний одоо байгаа санхүүгийн системд бол нэлээд сайн disruption буюу те нэг бүтээлч сүнэлтийг авчирч чадж байгаа. Маш олон зүйлийг нөгөө бий болгосон зөндөө олон урд нь юу гэдгийг банкны үйлчлэгийг авч чаддгүй байсан тэр хүмүүсийг те инклюзив бүртэмжтэй болгож эхэлсэн ч гэдэм ингээд сайн талууд айгүйх байдаг. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө талаар ингээд нөгөө шинэ технологи хөгжих хэрээр хүн л басан хайм сайн хүн байна муу хүн байна нөгөө ашиглаж байгаа зорилгоос хамаарат заримдаа ингээд жоохон муу нэр дуулчаад байдаг. Тэгэхээр тийм хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс хамгийн түрүүнд тэр суурь технологийн төрөлхөд алга философиг нь ойлгох хэрэгтэй. Тэрний дараа энэ ер нь ингээд хаашаа явах гэдэг нэ гэдгийг мэдсэн байхад бол ингээд хөрөнгө оруулах уугүй юу гэдэг хариулт нь гараад ирэх байх. Тэрийг сайн ойлгочих юм бол ингээд яг хөрөнгө оруулахад одоо нөгөө түүл бол хаасайгүй болчихсон байгаа. Тэгээ хамгийн яг найдвартай байдгууд нь бол ингээд нөгөө том exchange-ууд байгаа шүү дээ тий. Binance ч юм уу тий Gemini тэр эднэрийг бол ашиглаад амарч асуудалгүй. Coinbase байна тий. Хоёр дахь нь юу гэж хэлсэн бэ? Gemini болохоор нөгөө хиний штэ Facebook-ийн Mark Zuckerberg-тэй хамт анх нөгөө үүсгэн байгуулж байсан Winklevoss Brothers гэж мэдгүй хоёр ихэр хамгийн анхны хөрөнгө оруулаад ерөнхийдөө нөгөө Facebook дээр нэлээд хэрүүл тэмцэл болж исэн хоёр их нөхөр штэ. Zuckerberg тэр хоёр болохоор ер нь нөгөө technology evangelist гэж явдаг байхгүй юу? Сонирхолтой шинэ технологи олохын дээр ингээд төрөлх хөрөнгө оруулдаг. Тэгээ тэр хоёрын ингээд нийсэн хөрөнгөний бирж байгаа. Одоо крипто хөрөнгөний бирж Gemini хоёлаа ихэр болохоор ерөнхийдөө нөгөө эрхийн ордоор нэрлэж байсан. Тэгээд OTC-нууд байгаа, over the counter тийм. Тэрний яадаг вэ гэхээр ер нь бол ингээд биткойны брокер л гэсэн үг шүү дээ. Ингээд ер нь одоо $500 чи ханаас авах намаагүй зүгээр энэ юм болоод ингээд буцаагаад би мөнгө зөвхөн coin л авах сонирхолтой. Тэгээ өөрөө яг ингээд юу гэдгийг exchange руу ороод ингээд cold wallet, hard wallet тэр болгоныг ингээд manage хийж жоохон хэцүү. Ингээд маш ер нь бас айгуу шинэ технологи болохоор ингээд маш тохиолдол айгуу гэдэг байхгүй нөгөө пассвордуудаа ч юм уу эсвэл wallet-ийн пассвордуудаа тэгээ дээрээс нь одоо юу гэдэг нь бичээд хадгалсан байсан hard wallet-ийн тэр нууц үгүй тэр ангийн тэнд алга болгочих юм уу тохиолдсон даа шүү дээ USB-г алга болгочих юм уу тийм тэгэхээр тийхгүй зүгээр ингээд өөр 3 дахь чиглэл дээр дамжуулаад авах бас тохиолдлууд байдаг. Тэгээ Монголд бол яг одоогоор яг юу гэдгийг liquidity буюу нөгөө буцаад cash out хийх боломжтой exchange одоохондоо цөөхөн байгаа. Ингээд бага хэмжээнд болж байгаа. Тэгээд хэд хэдэн төсөл ерөнхийдөө удахгүй гарах юм шиг байна лээ. Миний сонсноор. Яг хэлээ Монгол хүмүүс нөгөө хөдөлж авахад айгүй амархан болгосон ч юм даа арай жоохон найдвартай. Тэгээд хамгийн нэг сайн шалгах юм болохоор scam Америк байгаа. Яг нөгөө хүмүүсийн мэдгүй байгааг далимдуулаад scam буюу одоо нэг буруу гэх юм яг харахад яг л нөгөө нэг Coinbase-тэй адилхан харахад яг л Binance-тэй адилхан эсвэл Gemini-тэй адилхан юм шиг ингээд нөгөө Bitcoin giveaway гэднэргээ хүрээд ирдэг байхгүй. Тэгээд гол нь тэрийг аягүй сайн анхааралтай уншаад хамгийн доотлолт нь яг нөгөө нэг юу гэдгийг тухайн компани тэмдэглэе ч юм уу тэр нь найдвартай байна уу гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь датагцсан exchange-үүдээр ерөнхийдөө ажиллавал их зүгээр. Fireblocks ч юм уу тийм компани мэргэжлийн яг юм даатгадаг компаниуд байдаг. Тэгээд нотабене ингээд Chainalysis гэдэртэй адилхан ер нь бол нөгөө нэг юу тийм transaction болгоно ингээд хинжээдэг тэд нартай партнер exchange-үүдтэй ер нь харьцах юм бол хамаагүй найдвартай
байх болно. Одоо энд болохоор Binance-аар юу яагаад гэдэг хаад нэг airport хэмжээр нь биткойноор нэг кофе мофи авч уугаад байдаг. Солонгост одоо хэр амар их ашиглаж байгаа вэ? Тэгээд одоо нөгөө нэг үнэн $50,000-аас 30 руу орчоод ингээд чиний бодлоор дахиад буурах болов? Мэдээж хэрэг ингээд чиний энэ дээр чинь бэйслэгдэж бид нар шийдвэр гаргахгүй ч гэсэн зүгээр чиний бодлоор энэ үедээ бид нар орсон дээр дахиад бол нэг жоохон хүлээсэн дээр болов уу? Юу гэж бодож байна? Янз дөө юм чинь тэгэл нөгөө нэг нилээн нөгөө савлгаатай шүү дээ. Ер нь бол шинэ ингээд ер нь бол алттай ч юм уу ингээд харьцуулаад бодчиход баг болохоор яа тэр нөгөө нэг limited supply байдаг. Ерөнхийдөө зөвхөн л хитэн биткойн гэдэг тэрийг л нөгөө хоорондоо трейд хийж байгаа. Тэгээд гол нь нөгөө нэг яагаад үнэн дуураас авлаад байна гэхээр нөгөө юу гэдэг зан төлөвлөлтөд нэлээд хамаатай болчиход байна л да. Зарим нэг бол спам хийлээ гингүүд үнэн үнэ. Зарим нэг ингээд бас жоохон favorable нэг юу гэдэг бодлогын шийдвэр гаргахад үнэн өсөж ч юм уу. Тэгэл манай Elon Musk ч очиж Tesla биткойноор төлбөр аавн гингүүд хэрдэшээ явлаа тий. Гэх мэт ингээд ер нь бол ингээд нөгөө яг нөгөө enthusiast-ууд нь айгу цөөхөн хүмүүс ер нь бол ингээд аваад дарсан ер нь итгэдэг хүмүүс нь одоо би бол ходол гэдэг дээр нь аваад хөвцөн хүмүүсийн нэг байгаа байхгүй. Ерөөсөө талын болгон тэр болгоно нэг ашиглаад гаргаад төлбөр тооцоонд юм уу явуулаа. Би энийг бол төлбөр тооцоонаас илүү ингээд asset гэж боддог байхгүй биткойныг. Тэгээд яг хуу илүү төлбөр тооцоонд харуулсан блокчейнээр суурилсан крипто мөнгө бас байгаа шүү дээ. Тэгээд болвол тэднийг нь илүү ашиглах сонирхолтой. Гэтэ тэр тухайн хүний сонголттой ер нь бол түрүү хэлсэн шүү дээ. Өөртөө байгаа asset ерөнхийдөө хөшөөрөг болгоо зээл аваад кэшээр ашиглахгүй үгүй болвол юу гэдгийг тэрийгэ зараад кэш болохгүй гэж сонголтлохгүй. Тэр нэг payment болгож ашиглах яг. Тэгээд солонгосын хувьд бол нэг тийм blue warm байгаа даа. Ингээд дотоодынхоо яг нөгөө блокчейн юу гэдгийг ингээд нөгөө асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд судалж байгаа компаниуд одоо Kakao Talk гэдэг чинь Kakao X гэдэг бүл бүтэн блокчейн venture capital бий болгочихсон тий. Тэр болгоны судалж байгаа боловч яг ингээд нөгөө mass adoption бол нэг тийм сүртэй биш. Гэхдээ юу гэдгийг адил төстэй тэр аппликейшнуд айгүйх гарсан. Яг хоорондоо бүгддэг. Тэгээд нөгөө Kimchi Premium гэж байдаг байхгүй юу? Ер нь бол нөгөө Солонгос дахь нөгөө биткойны үнэ нь бол ингээд харьцангуй Америкт ч юм уу бусад exchange-ууд нөгөө цагийн зөрөөнөөс болоод бас нэг хамгийн багадаа 10% ч юм уу ингээд өндөр байх жишээ байна. Тэгэхээр нөгөө нэг трейдерүүд маань тэгэж бас жоохон ашиг гэдэг. Тэрийг Kimchi Premium гэж нэрлэдэг. Тэгээд юу гэдгийг томоохон exchange-ууд дээр байгаа ихэнх биткойныг ингээд нөгөө авчихсан байгаа wallet-уудыг харахаар Солонгос айгүй олон хүмүүс байдаг. Ер нь бол эзэмшиж байгаа. Ер нь авахад ашиглах гэдэг юм шиг тэгсэн мөрчлөөс харах гэдэг юм шиг ингээд нэг наашаа цаашаа loop arm байгаа. Тэгээд юу гин Сингапур ч юм уу Австрали бол миний мэдхийн нэлийн pro business хэмжээний төв банк мөрчлөл ерөнхийдөө блокчейн based тийм юмудаа туршаад үзсэн. Тэгээд сая Эл Салвадор болохоор үндэсний мөнгөнд тэмдэгт нь бол биткойн байна гэж зарлалаа. Тэгээд ихээр ингээд янз бүрийн орнууд одоо Швейцарт жишээ нь татвараа бол биткойноор төлж болно. Яг нөгөө нэг сайт чи тэгсэж одоо жишээлбэл нэг танай аппликейшн явандаа те биткойн дээр суурлаад магадгүй тэр нөгөө нэг финүүдийг угаасаа байхгүй болох бах те одоо жишээл энд арилжааны биш зүгээр нөгөө нэг хөрөнгөөр баталгаажсан токен security tokens тийм биткойн ч болохоор өөр ингээд блокчейн дээр суурласан биткойн л өөрийнх нь экосистем байгаа шүү дээ те тэгэхээр нөгөө одоо токенууд ч юм уу койнууд маань бүгдээрээ ингээд ямар нэгэн бизнес модель эсвэл нэг хөрөнгө ч юм уу ингээд back хийж гарч ирж байгаа байхгүй. Одоо энэ дээр бас хэлэхэд нөгөө хүмүүс ингээд амар олон жижиг ICO гэдэг байгаа шүү дээ. Initial coin offerings гэдэг янз бүрийн ингээд нөгөө нэг токенууд гарч ирэл хүмүүс чинь ингээд нэг хэдийн центр авчиг ингээд тэрний дараа 100 баяж чинь тэр тийм юм яриад байдаг. Тэгээд тэр алхам дээр хэрвээ ингээд юу гэдгийг тийм offer ирэх юм бол most likely it's gonna be scam гэхгүй юу? Ер нь нэг юм аваад бүр ганцнээс танаад ах юм. Хүлсэ болохгүй мэн тэ тийшээ тэгж орж. Гол нь нөгөө нэг технологи нь шүү дээ. Тэр яг нөгөө нэг тэр койныг бий болгох гэдэг компани яг ямар юм хийх гээд байгаа, ямар технологи дээр суурилсан байгаа, гол нь тэр баг legit юм уу байгаа баг байна уу гэдэг тэрийг нь айгуу сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл бол ингээд юу гэх юм жил өдөртөл хэдэн мянгаар тийм ICO-нууд гарч ирж байгаа. Тэгээ ERC20 чинь болохоор хийхэд айгуу амархан токен байхгүй юу? Ethereum дээр толгойлсон байдаг. Тэгэхээр нөгөө тэрнээр би болсон ер нь бол ард нь юуч back хийхгүй зүгээр л нэг ERC20 одоо юу гэдгийг янз бүрийн тийм токенуудыг бодлол
жоохон болгоомжтой ажиллах хэрэгтэй. Зарим компаниуд бол яг нь энийг өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын нэг хэсэг болгож ашигладаг л да. Нэг хөрөнгө босгохтой болол гэхдээ тэр компани өөрөө лежит юм уу тий яг ард нь ямар баг ажиллаад байгаа хин яваад байгаа тэр нөгөө тэрийг олсон мөнгөөрөө яг ашиглаад яг ямар төрлийн бизнес хийх гээд байгааг дэрийг ингээд ойлгохгүй бол ерөнхийдөө бол жоохон төдөлтэй бодож үзэх хэрэгтэй байх тийм. Бүр аюул гол сонирхолтой ярилцлаа. Би одоо бараг 7-8 хүнтэй ярьсан байгаа юм байна. Тэгээд дандаа инвестментийн талаар их ярьж ирсэн байна. Тэгээд би нөгөө нэг чамтай харилцаж байхдаа ингээл whisky мэскэнд хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлж чадахгүй ингээл нүд сэргээл нөгөө амьдрал утгатай. Вау тэгэл тэгээд нөгөө нэг одоо манайд чинь бас яг нөгөө нэг банкнууд IPO өнтер хийхдээ хүмүүс ер нь бол хөрөнгөний зах зээл рүү нэлээд сонирхоод ороод ирчихлээ. Яг гэхдээ чи бас Монгол байхгүй те одоо чиний одоо танай initiative яг ингэж нөгөө alternative investment чиглэлээр ямар нэгэн газар ажиллахгүй хаа. Би ерөөсөө сонсож байгаагүй байна. Би энэ ч баг нэг сонсож байгаагүй байна. Тэг яг бүгдийн нийлүүлж манайх бол юу гэдэг нь хорвоо дээр цорын ганц alternative investment платформ биш л те. Нөгөө яг энэ төрлийн нөгөө модельүүд бол зөндөө байгаа. Амжилттай явж байгаа Republic гэж сайн таагаад үзэх юм бол ер нь бол нөгөө Америкт айгүй амжилттай явж байгаа. Ер нь бол нөгөө нэг Randy Zuckerberg гэж байдаг. Mark Zuckerberg-ийн их чинь sister. Яа чи backing it тэгээд нөгөө ер нь бол нөгөө стартапууд хөрөнгө оруулахад тий дандаа нэг юм хитгэн хөрөнгө оруулалт өгөөд байхгүй яг тэр өөрсдийнх нь технологи тэтгдэг тэрийг ингээд юу гэдгийг цаашаа хөгжөөсэй гэж боддог нэг тийм хүмүүстэй нийлцтэйгээр хийж өгдөг тийм одоо альтернатив хөрөнгө оруулалтын fundraising платформ. Тэгээд Republic дээр ер нь бол ганцхан стартапууд биш ингээд юу гэдгийг жижиг дунд үйлдвэрүүд заримдаа ороод харах юм бол ингээд coffee shop гэдэг хүртэл fundraise хийж яадаг байхгүй. Тэгээд бизнес модель бүх юм ингээд оруулсан хөөрхөн тэгээд хамгийн багтаа үтгэлээ тэр чинь $10 орчуулдаг. Тэгээл тэрнээс дэшээ дээд лимит нь $7 сая байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө яг өөрөөсөө хамаарад ямар юм хүлээж байгаа, ямар рисктэй, тэ ямар өгөөжтэйгээс харж болдог. Яг fundraise гэх платформ байгаа. Тэр нь болохоор зөвхөн яг юм нөгөө fraction based үйл хөдлөг хөрөнгүүд. Pakasa гэж сүлд гарсан байсан. Тэр болохоор нөгөө vacation home-ууд ер нь бол ингээд нэг хамгийн ихтэй 8-аас 10 хүний хооронд л хуваачдаг. Нэг одоо хэмжээд байгаа байшингуудыг тэгээд өөрөө календараа харж байгаа дуртай үедээ тэнд очиод хамардаг. Тэгэхээр нөгөө зочдлын фид нар багхгүй. Тэгээд ганцаараа бутан байшин эзэмшгүй ингээд өөр хүмүүстэй хувааж эзэмшиж байгаа. Хөрөнгөний менежментийг тэндээс ирээд өчөж байгаа болохоор нөгөө одоо remote working global намайг тэр нэлээд тренд болсон үед бол айгүй сайн хөрөнгө оруулалт нэлээд өндөр үнэлгээтэйгээр хөрөнгө босгосон. Тэгээд Masterworks жишээ нь бол яг нөгөө арт тий өндөр үнэлгээтэй урлагийн бүтээлүүдийг хэсэгчилж эзэмшээд дуудлага бодлоор зарагдангууд тэндээс нүрэ ашигладаг ч юм уу. Ингээд өөр яг нэг платформ зөндөө ингээд бусад өөр улсуудад юм ашиглагдаад амжилттай явж байгаа. Тэгээд яг нөгөө emerging market юм бол Монгол эсвэл нэгдийн Африк, Өмнөд Америк ч юм уу иймэрхүү зүүн Азид нар бол ерөнхийдөө одоогоор байхгүй. Яг нь Сингапурт нэг байдаг тэр нь shareable assets гэдэг бас л яг нөгөө өргөж өндөртэй institutional нөгөө real estate руу явчихсан. Тийм хөдөрлөг. Тэгээд бас яг нөгөө Монгол хүмүүс ч байгаа гэхээр сая бас нөгөө саар лист нэ дээрээ гэдэг ер нь ингээд нөгөө энд юм бүртгүүлээд жоохон асуудалтай болсон. Тэгэхээр бодлол ингээд харахад ингээд жижигхэн зах зээл юм шиг мөрчлөөсөө миний бодлоор айгүй потенциал байдаг. Ингээд хүн болгонд оролцоотой хүн болгон л жоохон хөрөнгөлтэй болчих. Хүн болгон л тэтгэртэй гарахтаа боломжийн тий зовхгүй шиг сайхан амьд чи эсвэл ингээд lazy income-тай болчих. Үгүй бол ингээд хүүхдийнхээ юу гэх ирээдүйн коллеж сургалтын төлбөр ингээд бий болгох чи гэдэг юм тийм тал хүсэлтэл орж ирж байгаа шүү дээ. Тэгээд дэрийг ингээд заавал нэг ингээд дарамтлаад байгаа юм азарч үрээд биш ингээд цалингаасаа нэг 10% ч юм уу сар болгон хийгээд те өндөр өгөөж өөр асаад өдрөө ороод ингээд боломжийн хэмжээд өсгөөд яваад тах нэг тийм боломжийг нь ер нь бол хүмүүс бий болгоё гэж хүсээд манай баг ерөнхийдөө хийсэн платформ юм байна. Яг дахиад хэлье манай компани зорилго бол аль болох нэг хүн төвтэй санхүү байх гэж амар хичээдэг. Санхүүгийн салбарын ерөнхийдөө нэг тийм амар cool, амар traditional, conservative нөхдүүд байдаг шүү дээ. Ер нь бол ингээд сүүлийн хэдэн зуун жилийн турш ингээд нэг л одоо банкны бизнесийн модель ямар байсан баг л яг тэр чигээр ерөөсөө өөрчлөгдөхгүй л явж байгаа шүү дээ, тий. Хүмүүсээс ингээд savings авангуудаа нөгөө талд нь зээлдэг. Тэгээ яг дижитал шилжилтгээ өөрчлөгдөж байгаа ч гэсэндээ юу гэх юм ингээд I don't know бус хүмүүс яа гэдэг мэдгүй гэхдээ ингээд нөгөө юу гэх хувийн банк руу ингээд орохоор ингээд жоохон асуугдах чаа хүүхчийг жоохон сандраад байдаг байхгүй ингээд буруу юм асууж байгаа эсвэл ингээд энэ хүмүүс намайг жаач хийж байгаа ч юм уу ингээд ер нь бол ингээд нэг жоохон тайван ч юм уу ингээд юу гэх энэ хүмүүс надаа ингээд туслах хэвээр энэ хүмүүс надаа ингээд нөгөө үйлчлэх хэвээр гэдгээс нэг жоохон эсрэг магийн тийм сэтгэлтэй болсон хүмүүс амар их юм байна л та хөрөнгө оруулалт дээр гээд орохоор нөгөө банк руу зээл үзэлдэггүй ч юм уу нэг тийм яах гэж ордог. Тэгэхээр эсрэгээр нь ер нь аль нөгөө мөнгө бол ингээд хүндээ үйлчлэх хэвээр хүний хэрэгцээг хангаж авах хэвээр
хүнийг илүү empower болж байгаа хэвээр илүү санхүү эрхчлэл бүрхтэн туслах хэвээр. Гэхдээ тэрийг ямар аргаар зөв байлгах хэвээр юм гэхээр яг уу энэ апта бид нар ингээд амар олон фичюр бодсон байгаа л та. Тэгээ нэг нь болохоор яг тэр нөгөө psychological economy гэдэг аа тий. Энэ хүний ерөнхийдөө нөгөө нэг ямар асуудлууд хөрөнгө оруулж ийн тэгээд тэрийгээрээ хөшөөрөг хийгээд зээл авах тэрийг юун зарцуулаад энэ ч юм те тэрэн дээр нөгөө санхүүгийн нөгөө гол төрүүлээд орсон тэр тань харьцуулж байгаа нөгөө чи ерөнхийдөө ингээд Улаанбаатар яваад шүү ингээд буцааж татах ингээд зөв нөгөө санхүүгийн юу гэдгийг зарчимд сургах тэгээд баг багаар өөрийн гэсэн юу гэдгийг хоригдлаа сайн үүсгэх тэгээд тэр нь одоо өвлөгдөж болно шүү дээ хүүхдүүдэд нь урт хугацаанд нэг тиймэрхүү юм бодож байгаа тэгээд юу Монголоос юу гэдэг гадагшаа хөрөнгө оруулах. Тэгээ нөгөө талаас бас нөгөө давхар атгах санаа юм байна. Гадаадтайгаа хөрөнгө оруулагч нарыг ерөнхийдөө Монгол руу татчихвал foreign direct investment-ийг багч гэсэн жоохон нэмэх хүсэлтэй байгаа. Тэр нь яадаг гэхээр гадны хөрөнгө оруулагч нар Монголыг амар сонирхдаг. Одоо сүүлийн бараг хэдэн жилээ би чинь 4-5 жилдэл нөгөө Монгол руу янз бүрийн юмраад оруулах гал айгу хүчээсэн. Тэгээд ихэнх нь амар дуртай, fall in love гэсэн мөрчлөөсөө ингээд нөгөө айгу олон рискүүд байдаг. Тэгээд их хэмжээний мөнгө коммит хийхэд жоох асуудалтай байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ платформоор дамжуулаад бага хэмжээгээр эхлээд оруул. Тэгээд өгөөж нь юу юм болж байгаа юм бол ингээд тасгах маягаар ерөнхийдөө энэ ажилтг Монголоос ямар ч гэсэн ийд гардаг гэдэг мэдчих юм бол тэр үнж ингээд томоор коммит хийж болдог. Хөрөнгө оруулалт нь ерөнхийдөө ингээд нөгөө ихтэлцэл дээр тулгуурласан систем байдаг учраас тэрийг ингээд алхам оруулж авах хэрэгтэй. Амар хийж байгаа маань амар хэрэгтэй хийж байгаа маань нөгөө эн чинь нөгөө Netcom зөвхөн нэг монголчуудад тэгингээ бас нөгөө эдийн засгийн дэмжигтэй гаднаас хөрөнгө оруулагчдыг татах ийм бид нар чинь нөгөө дан ганц нөгөө нэг тэр нөгөө экспорт гээл нөгөө нэг бахан commodity энэ төр гаргах биш ийм байдлаар эн чинь хөрөнгө оруулагчдыг татаад эдийн засгийг дэмжих боломж одоо гаргаж ийм гоё шинэ стартап шинэ зүйл хэлээд ажиллаж байгаа гэсэн чинь амар чинь баярлалаа. Айгуу мундаг залууч үүдэг ер нь бас яг төлөөлж ярьж байгаа нь би боловч яг энэний ард бол ингээ бүхэл бүтэн санхүүгийн баг байгаа айгуу мундаг залуучууд хөгжүүлсэн баг манай business development operations баг тийм амар олон мундаг залуучууд ерөнхийдөө нийлээд тэдний толгоноос бүх юмас гарсан. Тэгээ би яг нөгөө бумаан гэдэг шиг ингээ олон юм гарч үнэлээс яг тэд нараа тэднэргүй бол ингээд юу ч хийж чадахгүй. Тэгээ манай хөрөнгө оруулагч нараа итгээд ерөнхийдөө бол ингээд юу тийм бүх юм хэлж орж ирж байгаа тийм тэр хүмүүстэй л маш их талархдаг да. Тэгээд би мандатаа хийгээд байгаа шинэ ард идэг асаалт танкууд маань ерөнхийдөө амар мундаг болохоор шүү. Тэгээ бүгдээрэнд нь тэгвэл тэгээд ажлын амжилт төсөө тэгээ бушуун шиг шинэ апнд гарахаар нь тохоо гарахаар яг нөгөө манай вебсайт руу ороод ерөнхийдөө бүртгүүлж болно, имэйлээ өгөөд тэгээ апдейтууд аваад иж болно хүмүүс. Тэгээд бид нар болохоор юу яадаг сошиал медиагаараа дамжуулаад ингээд нөгөө хөрөнгө оруулалт янз бүрийн нөгөө постууд оруулаад байгаа. Хүмүүст ерөнхийдөө нөгөө огт мэдгүй юм ийм энийг хэрэглэж гэж болохгүй учраас жоохон сэтгэл зүйн бэлдэх үднээс ингээд кино санал болгодог ч юм уу те энэ киног үзээрэй юм сонирхолтой юм гардаг шүү. Юу гэдгийг хөрөнгө оруулалт гардаг алдаанууд юу гэдэг ч юм уу нэг тийм хөрхөн байдлаар хүмүүстэй ер нь яаж байгаа. Тэгээд имэйл руу subscribe хийчих юм бол нөгөө аптай холбоотой апдейт болгон ерөнхийдөө очих боломжтой. Манайх одоо ийм санал болгож байгаа шүү. Одоо ийм төвшөнтэй явж байгаа MVP гарчихсан энийг ингээ юу гэдгийг зөвхөн урилгаар хүлээж авах сонирхолтой бол ингэрээ тэгээрэй гэж дүнд байна. Амар гоё. Тэгээд нөгөө нэг шухан бэлэн болохоор бүр ингээд бүр шухан шиг ашиглаад тэгээд аппликейшн дээр чинь ревю хийгээд нэг ахаад нэг видео хийнэ. Би нөгөө нэг хамгийн сүүлийн асуултан дээр одоо Билмагийн болохоор Солонгостой тэгэл Монгол Америкт ингээд уралсан юм салбартай компаниг удирдаад айгүй олон гадны хүмүүстэй ажиллаж байгаа хүний хувьд те одоо жишээлбэл би өөрийнхөө хүүхдэд магадгүй те ер нь ямар скиллийг ч юм уу те ингээд одооноос сургах хэрэгтэй юм шиг. Одоо ингээд нэг бүр ингээд өдөр хоног тутмын бүх юм амар хурд өөрчлөгдөж байна шүү дээ. Өнөөдөр миний үед үзчихсэн би өнөөдөр хүүхдэд начиг байгаараа биш арай өөр одоо ингээд ер нь бол бүх юм амар хурд ингээд яваад байдаг. Тэгэхээр чиний үед ингээд нөгөө нэг ийм олон хүмүүстэй ажиллаж байгаа явцад Монгол хүмүүст яг ямар чадвар юу нээр мөн байгаад идэв. Одоо яг энэ үед ийм чадварыг жоохон эзэмшээд аваачаа гэдэг залуучууд ч юм уу би ч гэсэн өөрөө бас ингэ бодоод үзлээ. Янз бүртэй ер нь тэгэл нэг уул салхан сайн ч юм байна муу ч юм байна. Тэгээд нөгөө амар мундаг бүр Америкийн шилдэг нөгөө researcher-үүд нар гэсэн дээ нөгөө top 11 мэг тэр хүмүүстэй ч хүртэл ажиллаж үзчихлээсэн л манай компанид орж ирээд. Тэгээд нэгдүгээр нөгөө нэг жоохон юу гэдгийг хүн чанар сайталахад ер нь тий хандлага айгуу чухал байдаг. Ихэд нөгөө
таачсан ч юм уу эсвэл нэг юу гэдгийг юм сурч өгдгөө ингээд дандаа нөгөө багаар ажиллах чадвар муутай хүмүүс идэв штэ ганцаараа нэг тийм соло тоглолт хийх гэдэг. Тийм хүмүүс айгүй хэцүү ялангуяа технологийн салбарт тэгээд юм амар хурдтай өөрчлөгдөд явж байдаг. Тэгээд uncertainty айгүй өндөр байдаг байхгүй. Тэгэхээр жишээ нь одоо юу гэдэг corporate ч юм уу ингээд том компани банкнд дээр байж аваад ингээд яг стартап син рүү ороод зөвхөн Монголч биш өөр газар их шүү хүмүүс ингээд тэрэндээ дасч өгдгөө ингээд юм айгүй тодорхой биш байдаг. Өнөөдөр ингээд юу гэдэг 7 хоног юм удаа явж исэн дараагийн 7 хоногийн солилттой юм шиг 24 цаг ажилладаг юм тий. Тийм юмнууд ихэд энэ нөгөө дасан зохицох чадвар тэгээд нөгөө emotional intelligence жоохон нэлийн хаанч исэн хинтж исэн айгүй хэрэг болдог юм шиг санагддаг. Тэгээд Монгол яг нөгөө манай одоо нөгөө хөгжүүлэлтийн банк гэхэд чинь дандаа л Монгол залуучууд байгаа л гэхдээ бүгдээр ингээд өөр газар таарсан Шведэд нэг ингээд Абу Дабид нэг юм ингээд өөр гадаад сурж байгаа хүмүүсүүдийг л ерөнхийдөө ремоутли ажиллуулж байгаа байхгүй. Тэгээд нөгөө Монголдоо бас нөгөө тэр алган доктор сурчлаа байдгүй байгаа хэд нь бол ингээд нөгөө арай жоохон том компаниуд эсвэл ингээд нөгөө нэг төрлөө эсвэл банк руу орчихсон ер нь бол нөгөө илүү safety талаа бодоод гэх юм уу та. Тэгээд яаж ч бид нөгөө diaspora гадаадтай хүмүүсээс recruit хийхээс өөр аргагүй. Тэгээд скиллүүдийн хувьд жоохон тууштай байдал баг зэрэг дутдаг юм шиг санагдаад байдаг. Нэг юм барьж авсан юм айгу хурдан шантраад ч юм уу тий. Ингээд анх одоо орж ирэхдээ болон ингээд алаа хичээ ерөнхийдөө ороод хайчин замлаа хайчин ингээд орж ирсэн бол нэг жоохон бие дагаад proactive тий ингээд жоохон санаачлагтай төрүүлээд ажиллах тал дээр жоохон заримдаа нугараад тэгээд жоохон юмраад байгаа юм шиг харагдаад тийм. Гэхдээ гайгүй бах уу. Ер нь бол тэгээ жоохон хүмүүстэд ер нь бол ямар ч чиглэл зурсан яалтчгүй ингээд coding skill амар хэрэгтэй л болчиход байна л да. STEM. Тэгээд өөрчлөж байсан одоо юу гэдгийг бүр дизайн хийсэн бүх хүмүүс нь ерөнхийдөө код жоохон ойлгодог бийж хурдан явж байгаа байхгүй юу? Одоо геологч ч гэсэн манай найзууд хүртэл ингээд геологч мөртлөөсөө одоо нөгөө ихэнх түүл нь бүгдээрээ нөгөө дижитал шилжилт гээл юу гэдгийг бүх юм руу орчихсан байдаг. Тэгээ өөрөө ашиглаж байгаа бас ингээд жоохон юмнуудаа код хийгээд ингээд жоохон өөрчилчихдэг бол зүгээр юм байна. Тэрийг сурах юмсаа гэдэг. Тэгэхээр багаас нь ингээд ядаж нөгөө бүр улаан зам код бичил байна шиг гэхдээ ерөнхийдөө нөгөө алгоритм гэдгийг ойлгочтой нэг тийм ойлголт өгсөн байх юм бол бүх төрлийн бүх шатандаа зүгээр ах гэж бодож байна. Тэгээд одоо санхүүгийн салбар би чинь бол өөрөө non technical founder гэж явдаг. Гэхдээ яг хуу сургуульд байхдаа код бичдэг гэсэн. Тэгэхээр нөгөө бичиж байгаа хүмүүсийн кодыг ингээ хараад ойлгоод за энэ хавцаа явж ин да энэ ингээ жоохон болох байгаа юм шиг ингээд нөгөө харилцан ярилцаад ойлгоод айгу хурдан. Тэрнээс ингээд юугийн бүр нэг амар уламж салбарт ингээд IT-гийнхныгаа ингээ яг юу гэдэг байгааг ойлгохгүй хоорондоо ойлголцохгүй ч юм уу тийм одоо энэ чинь нөгөө яалтчгүй бүх юм тийшээ явцсан учраас тэрэндээ ингээд зохицоод нөгөө шинэ скил сурахаас өөр аргагүй. Тэгэхээр бага хэмжээнд ч гэсэн тэрийг ингээд анхан шатын байдлаар ойлгодог мэддэг. Тэгээд нөгөө үгүйсгээс өмнө ерөнхийдөө нөгөө foundation технологи нь яг юу байна тэрийг айгуу сайн ухаад ойлгодог. Тэгээд дөрүлээд тэгчээд дараа хүмүүсээс жоох юм асуудаг байх юм бол зүгээр бол хийж бодож байна. Хэлмээ өнөөдөр цаг агаад ярилцсанд бүр маш их баярлалаа.